Оройн дүргийнх үзэгчтэй сэтгүүлчин цаг нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Бид өнөөдрийн дугаараараа магадгүй зарим хүний огт мэддэггүй, зарим нь анзаардаггүй. Гэхдээ бидний амьдрал дотроос хамгийн ойроос харж болохоор нийгмийн бодит үннийг хүрэхээр шийдлээ. Ингээд нэвтрүүлгээ өргөе. Үзэгч таны амралтын цагаар нэгэн бараа амьдралыг харуулах гэж байгаадаа харамсалтай байна. Гэлээгээд энэ нийгмийн өнгийг сэтгүүлч бид л дуурахгүй бол болохгүй. Энгийн байдал нийгмийн дүр зургийн цаана ямархан амьдрал нуугдж байгааг нуугдж биш оршсоор нүдний өмнө илхэн байгааг хэлхийг сануулахыг хүслээ. Муу дараад яхан дөрхтэй дарагдахгүй муу. Энэ комиссийн хувц юм уу? Тий. Өдөрт ер нь та хэдэн төгрөгийн орлоготой байна? Заримдаа юу ч авахгүй. Заримдаа нэ та 5-10 цаас болдго юм. Өнөөдөр ч одоо гадаа 18 градус хүтэн багш. Харин тийм байна. Баарч байна. Орлогогүй үедээ ер нь яах вэ? Годоо яах вэ? Орлого авах гэж юм. Орлого гайгүйтэй үедээ өдөрт хэдэн төгрөгийн ашигтай ажиллах вэ? Гоо ашигтай лангу мангу авах үсэт нэг юм 5-10 цаас авах гэж гүйтэн зогсож байна. Тий. Заримдаа орлого авахгүй шүү дээ. Амьдрал ер нь хүнд байна уу? Хэцүү байна. Та ямар мэрэгчлээ юм бэ? Мэрэгчлээд бид хэвтүүр сууж байгаа. Ер нь залуудаа ямар мэрэгчлээ, ямар ажил эрхэлж байна? Зүгээр янз бүрийн засвар масуу янз бүрийн ажил хийж байна. Та юу ахыг та? Хагад ажиллаж залуу үедээ. Янз бүрийн газар ажиллаж байна. Одоо тэтгэвртэй юу? Тэтгэвртэй. Сард ер нь хэдэн төгрөгийн тэтгэвэр авч байна? Нэмэгцээр одоо 300 хүрч байгаа. Амьдрал хүрч байна уу? Яаж хүрхгүй. Хизэнээс таахаа ингэж одоо комисси бараа зардаг болов уу? Би одоо 95 оноос ажиллаж байна. Яагаад аа. Хөшнөөний үед байдгаа. Яан царай. Хүүхдтэй та. Яана 2-3 хүүхдээ зарим нь ажилтаа зарим нь ажилгүй тэгээд тиймэрхүү. Ер нь та ингээд одоо улс орноо хөгжүүлнэ гэж аягүй олон жил ярьлаа шүү дээ. Таны амьдралд ер нь арчил тагсаар одоо хэрэгцээтэй зүйл юу болов юу? Ямар бодлоо? Одоо чиний хэдний минийхт ордсон юм их сайхан зүйлс юм аа тэгсгэл байж л дээ шүү дээ. Тиймэрхүү байна. Амьдрал харахад байх үү дээ хөө. Энэ хүний хэлж байгаа бол бодит амьдрал. Хэнийг ч буруутгах аргагүй бидний нийгмийн үнэн дүр төрх. Сайхан амьдрий гэж байна. Хот дундуур хурдны зам тавигдаж нийтийн унаанд метрогоор зорчно гэж байна. Энэ мэдээж сайхан хэрэг. Хин хөнгөө мөрөөдөж болох л зүйл. Мөрөөдөлтөө хүрч бас болох л зүйл. Удахгүй нийслэл хот маань метротой болно. Бид Амбулангаас 5 шар хүртэл 15 минут явна. Тийм бол мөн сайхнаа. Энэ бол миний мөрөөдөл. Сонгуулийн хооронд харин иргэд чинь туйлдж гүйцлээ. Иргэддээ 1.5 сая төгрөг олгоно. Төр хишгээ түгэн гэдэл яг л дээрхийн гигантэн далай лам хишиг буйнаа түгээх гэж байгаа мэт сонин урайл озонг мартаагүй л байлтай. Ингээд төрд иргэд дахин итгэл өгсөн. Хишиг буйн нь одоогоор харагдсан зүйлгүй байсаар дараагийн сонгуультаа золгов. Гэвч өнөөхөл 1 литр ургамлын тосыг худалдаж авч чадахгүй. 100 грамаар таслан авдаг байсан амьдрал бүрд ордоод талхыг хувааж авч байна. Нэвтрүүлгийн зураг авалтын баг гэр хорооллын гудамд байрлах захын нэг хүнсний дэлгүүрт ороход л энэ нийгмийн амьдрал тов тодрон харагдлаа. Нэг ширхэг талах 650 төгрөг хэдий ч худалдаа авах чадваргүй учраас талж авдаг байна. Дараах иргэний яриаг хүргэе. Би одоо энэ бодит амьдрал бол бас хэцүү байна. Одоо жишээлбэл одоо юм ширхтийн махыг нэг грамдаж ингэж авч идэж ууж байгаа. Нэгдүгээр манай энэ орчингор бол шороо тоос ихтэй байдаг. Тэгвэл одоо шороо тоос ихт байхад ч одоо хүмүүсийн одоо ахын юунд их муугай нөлөөлж байгаа. Ханаа том их үүсч явж байна. Одоо энэ ширхтийн гол одоо ингээ байгаль одоо 200 грамм 400 грамм бол одоо юу авч байгаа. Төмөс сонгон байцаа. Тэгээ жижигдэн юм авч идэж байна. Энэ хөл амьдрал хөл хэцүү л байна. Тэд тацсан байгаа. Одоо гид тацсаа тэгээд авч идэж байна. Тэгэхээр одоо яг одоо тэгээ сайхан дэм баншмаша хийж идэж ууд цаймаатай сүтэ цаймаатай тэгэл хойж ууд идэж байна. За өдөрт нэг хоолндоо нэг 500 цаасанд болоо тэгээ чүтэн чайтай тэгэл тэгж идэж уухаас одоо өөр яах вэ?
тэгээ жижиглэнгээ авч итэл тэгээ жижиглэн чинь одоо 400 засаа жижиглэнгээ аваад грамж марамлаа тэгээд одоо 2-3 сэхийг төмсөө аваад ганц сэхийг юугаа аваад юу дээ нөгөө сонгоно аваад тэгэл болж шүү дээ. Одоо ийм хөл амьд. Жижиглэн гэдэг нь юу? Жижиглэн гэдэг нь одоо нохооны хоосыг одоо жижигхэн ийм энэ байгаа. Хаад юу? Бахмаа дууссан. Дууссан маань ийм хөлөг жижиглэн байдгийн. Тэгээд тэр нь одоо 450 төгрөг 500 төгрөг л гэдэг юм да. Энэгээр чинь одоо манайх нь одоо ингэж юм жижиглэн авч тоод идэж явж амьдсаж байгаа чинь одоо амьдрал үнэхээр л хэцүү байна. Тэр нь ажил орлогогүй болоод амьдрал хэцүү байна уу? Эсвэл мөнгөний ханш шангараад байна. Мөнгөний ханш чангарч байна, ажил төлөвлөгөөч болж байна, хэцүү л байна. Ер нь анзаараад харж байгаа ер нь эрхэлсэн ажилгүй өөрийнхөө хоолыг одоо залхуулж байгаа хүмүүс дийлэх юм шүү дээ. Дийлэх нь байна. Одоо хүмүүсүүд зарим хүмүүсүүд одоо яг хоо нэг жижиглэн янз янзын юуг аваад жижиглэнгүүд нэг гороморго түүгээд тэрийг тушаагаал тэгээд хэд гурван цаас олдгол юм шиг юм. Тэгээд энэ жижиглэн янз янзын маань дэлгүүрээс аваад идэж ууцгааж юм да. Одоо байгаа нь атар талхыг бас хувааж авд юм шүү дээ. Атар талхыг бас хувааж авна. Өөр одоо яг хөө атар талхыг бол хувааж аваад тэгэл мөнгө дүүг байхгүй бол атар талхыг хувааж талж аваад дөгөөх нь талын дараад нь аван ч гэдэг юм уу. Тэгээд даад нь талдаад авчдаг. Талдаад авахаар үнэ хэд авах вэ? Үнэ одоо 650 цаас үт юм уу 325 төгрөг аваад тэгээд талдаад дараачих нь багаас наавна. Амьдрал бол үнэхээр хэцүү байна өө. Ер нь бол гэр оролт гэлтгүй ийм амьдралтай өрхүүд шалнаар байна шүү дээ. Маш олноор байна. Одоо гэр оролт гэлтгүй амьдрал ингэж байж байгаа усуд ихээр байна. Ер нь тэгээ одоо жишээ нь танай тойргоос ямар хүн улсыг хурлаж сууж байгаа юм бэ? Одоо манай тойргоос одоо улсыг хурлаж сууж байгаа хүн байсаахан гишүүн байна. Одоо энэ байсаахан гишүүн одоо мэдэх л болсон одоо. Ийм хөл байна. Сонгуулийн үеэр ер нь яг ийм амьдралыг ер нь мэдэрдэг юм шүү. Дараа нь яг жишээ нь одоо 8 жилийн өмнө ч гэсэн ингээл 100 г тосыг аваад яг бах байт. Яг бах байт гэрэл. Ингээд авчлаасан бол яг өнөөдөр бах байт гэрэл тэгжээрээ байгаа юм. Өөрчлөсөн юм хадаг. Ядуучууд нь их дөрөтч байна. Хотлоо хиамаа яриад одоо тэгэн ингэн байна гэж хэлцгээл гасчгаад одоо энэ орчмтойгоо энэ улсуудтайгаа уулз харилцах юм байхгүй. Тэгээд тэр их хуралдаа суугаад байж байгаа юм байхгүй. Тийм үү? Юу амлсан болохоор янз янзын одоо энэгээр чинь одоо зам 50 одоо тэгэл юу гэж хэлдэг баахан юм яриад их юм байна шүү дээ. Энэ чинь автобусны буудлын доорхон болгоно энэгээр машин замыг чинь хооронд нь холбож өгнө байна гэдэг янз янзын гэсэн тэрнүүд юу бүтээсэн юм аадгүй. Энэ нийгмийн хамгийн хүнд зэдв. Магадгүй ажилгүй байна, арчаагүй байна гэж эдгээр иргэдийг буруутгах хүнч гаргал байх. Нийгмийн шилжилтийн үед ардчлал монголчуудад тэнгэр газар хоёр шиг өөр нийгмийг бий болгож өгчээ. Саяхны нэгэн өдөр тутмын сон дээрээс харсан нийтлэлийг ишлэе. Зүгээр л гудамд гараад хар. Авсан цалин хүрэхгүй улмаас өдөртөө аяг хоолоор үл залгуулсаар 40 нас хүрэлгүй үсэнд нь буурал сууж нүдэнд нь гуниг хүрсэн иргэдээс асуу. Тэдний хүүхдүүд тижээвэр муурандаа онгоцоор хоол зөөлгөн эрхэлж байхад жирийн иргэдийн хүүхэд хятад гоймонгоор голоо зоогоож байгааг ичихгүй бол гэрт нь очиод хар. Эмзэглэхгүй байхын аргагүй хүнд сэдв. Эмзэглэхгүй байхын аргагүй хүнд амьдрал. Олон жил яригдаж байгаа ч энэ байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч чимээгүй хүн хүрээгээд хэлсээр байна. Шинжлэхийн засгийн газар ажилтаа олгоно. Шинээр хэдэн зуун мянган ажлын байр бий болгоно гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлээд байгаа. Хонглын үзүүрдэх гэрэл энэ болж байна. Удаагийн сонгуулиар бол ардчилсан нам ажилтаа орлоготой Монгол хөтөлбөр дэвшүүлэн тавьсан. Хуучин бол нэлийн хавтгаарсан халамж тэгээд нэг одоо мөнгө төгрөг тараадаг бэлэнч сэтгэлгээр орсон бол одоо бид бол хүүхэддээ бол одоо 20 мянган төгрөг өгч хүүхэд бүрт ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бол тэтгэвэр за тэгээд тэтгэмжийн асуудлаар нь халамжлах үйлчлэгээ явуулчих. За энэний дунд байгаа хүмүүсийн хувьд бол үндсэндээ хөдөлж ээж ажилтаа орлоготой байж амьдралаа явуулна гэсэн ийм л одоо бодлогоор мөрийн хөтөлбөр туссан. Инként бол томоохон одоо оюу толгой, таван толгой, сайн шандын зохицолбор, төмөр замын одоо барих замын асуудал, за тэгээд цементийн болон барилга нөгөө бусад бүтээгдэхүүнүүдэд бэлтгэх чиглэлийн асуудлаар бол нэлээд томоохон ажлын байруудад бий болгох чиглэлээр эдийн засгийн хөгжлийн яам за холбогдох яамнуудын дараа хийгдэгдээд дамжигдаад явах том ажлууд бол байна.
За манай яам дээр дамжигдаж хийгдэх асуудлууд жижигдэн үйлдвэрлэлийн чиглэлээр хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг чухалчил тавина. Тэр дотор юу вэ нөхөр сум хөгжүүлэх сангийн мөнгийг бид нар 150 сая төгрөгөөр хамгийн доотлохын хөрөнгөнд бүрдүүлэхээр болж байгаа. Өөрөөр суман дээр тодорхой хэмжээний ажлын байрыг одоо бий болгох нь бол орон нутагтай, ая тухтай амьдрах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн гаргах, брэнд бүтээгдэхүүнтэй болох асуудлыг чухалчилж байна. 11 онд бол нэг 50 сая төгрөг хамгийн доотлын суманд, хүн ам ихтэй суманд бол нэг 265 сая төгрөг өгсөн. Сая энэ засгийн газар ажилтаа орлоготой Монгол хүн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх анхны одоо алхам гэдэг юм уу хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхийн тулд бол одоо энэ 12 сая 15 гээд орон нутгийн сонгуул бол дуслаа. Энэний дараа гаруул хөдөлмөрийн яам аймгийн дарга нартай, сумдын дарга нартай шууд гэрээ байгуулад хөдөлмөрийн хэлцээрээ дамжуулаад хөрөнгийн шийдвэрлэж өгье. 12 сарын 15 гээд бид нар хамгийн доотлын суманд бол 50 сая төгрөг, дээдлийн суманд 265 ингээд нийт сумдын дунджаар авал 24 тэрбум төгрөг нэмэгдүүлнэ. 13 онд ахаад тэр хэмжээний мөнгө. Тэгэхээр хамгийн доотлын суманд 150 сая, дээдлийн суманд бол 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөрөө бид нар бол бас сумд дээр жижиг одоо бизнес эрхлэх, бичил бизнес эрхлэх, за тэгээд өрхийн орлого амжиргаагаа өрөх дотроо нэг жижиг үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулаад байх чиглэлээр дэмжлэг чиглэлээр бас нэг сумд бол дунджаар нэг 20-25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд энэ санхүүжил талын юмнууд нь нэлээд шийдэгчлээ. Одоо бид нар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөрөө дамжигдаад жижиг хугацааны, богино хугацааны чиглэлийн сургалтуудыг явуулаад ирэхээр энэ хүн тодорхой хэмжээгээр чадамжтай болох. Ингээд сум орон нутг нь ямар одоо зээл дээр хэдэн хүнийг ажилуулах уу, зөвхөн хуучин бол нэг зээл аваад өөрөө аж ахуй ч юм уу жижиг дунд үйлдвэрлэл эрхлээ явуулдаг байсан бол одоо хөдөлмөрийн биржид гэдэг юм уу сум дээр ажилгүй байгаа иргэд өөрөө амьдралаа аваад бизнес эрхлэх бололцоогүй бас хүмүүс байна шүү дээ. Одоо хөдөлмөрийн чадвартай ч гэсэн. Тэгэхээр тэр улсуудаас ажлын байранд нэгтгэж оролцуулах энэ одоо нөхцөл тогтолцоог бүрдүүлэхээр бид ажиллаж байна. Энэ удааж гисэн үхэл миний хажуугаар өнгөрлөө. Зөвхөн хүйтэн хамсгалан хүрээд л бүгдэд тэгш хуваагаарай. Дайны үеийн хүнд хэцүү жилүүдийг дэлгэцэнд мөнхөлсөн Сэргээ Бандарчукийн бүтээсэн Хүний өв заяа киноны хэсгийг харууллаа. Дэлхийн 2 дугаар дайны үед хэцүү гуйламжлалтай тарчиг амьдралыг харуулсан энэ кино одоо ч бодтой байсаар байна. Биднээс бүр 5хан алхмын ойрхон. Динжи мянга 7 буудал,
баруун зүүн салгаа гэд нийслэлийн хаач таарлаж байна. Харин энэ зүйлд даслуулж байдаг л нэг амьдрал гэж бодож суугаа эрхмүүдэд хандаж хэлэхэд сонгуулийн үеэр л тойрогтой ажиллаж ах トゥ илгэн садан мэт гудамжны тэнэмлүүдийг барьж үнсэж гэрээг нь цэвэрлэж өгөхөөс холгүй зүйл болдогч эргээд ажилтай орлоготой болгоно гэсэн амлалтууд нь худлаа амлалт гэсэн үгээр л илэрхийлэгдэж байна. За хөдөлмөрийн төв бирж гэж ажиллаж байгаа энэ бол зөвхөн Улаанбаатар хотод л үйл ажиллагаа үндсэндээ явуулдаг байсан бол одоо бид нар хороодуудад 139 одоо хорон дээр эхлээд одоо томог төхөөрөмжүүдээ байршуулсан. Нийт бүх хорон дээр тавигдана. Дараа нь сумдууд дээр, шаардлагатай сумдууд дээр, интернет холбогдсон газар дээр хаана ажил эрхлэх бололцоотой байна уу? Эсвэл ажил хайж байгаа бол тэр мэдээлэл авахын бололцоог e-бирж гэдэг энэ одоо зүйлээрээ бид нар дамжуулаад бүрдүүлэх бололцоог хийж байна. За 30-аас 25-аас 30-40 настай энэ улсуудыг бол бас богино хугацааны сургалтанд хамруулах. Ажлын байр захиалга талдаа нэг 90 орчим мянган ажлын байр захиалга өгчөөд байдаг. 40 гаруй мянган хүн ажилд орё гэсэн боловч тэндээ тэнцдэг хүн байхгүй. Тийм учраас тэр улсуудад тэнцвэц байгуулгын захиалаад энэ хүн бол бололцоотой энэ тэгтээ богино хугацааны сургалт хийлгээд өгөөч гэвэл бид манай хөдөлмөрийн ямар дамжигдаад хийх болсон бололцоо юмнууд бүрдэж явах шиг байна. Улирал бүрд үндэсний статистикийн газрын тоогоор ажилгүй орлогогүй иргэдийн тоо багасж байна л гэдэг. Гэтэл бодит хэрэг дээр өдрөөс өдөрт ажилгүйчүүдийн орлогогүйчүүдийн тоо өссөөр чимээгүйхэн хүрээгээд хэлсээр байна. Бас өөр ч амьдралтай иргэд байна. Олсон эдээ борд арсан төгчгөөд эхнэр хүүхдэрээ тижээлгээд сууж байгаа ч хүмүүс байгаа. Гэхдээ одоо тэгэл амьдралын төвшөнд доогуур хүмүүс л авна шүү дээ. Тэ? Өнөөдөр хоолныхоо мөнгийг ол өнөөдөр 5,000 төгрөгийн ажил хийж ирсэн бэл тэргээрэл гарамынхаа тасыг авах гэсэн л тэ. Гарамын тасаа авна, жижиглэнгээр махаа авна. Тэгэл дээрээс нэг ширхэг гурил, үгүй нэг хил гурил авбал авна, 500 грамм гурил авбал авна, нэг лув, нэг сонгон гэл орооныхоо олд илцэгцэл төхөөрж байгаа юм. Тэгэл зарим нэгэн сам ав төөж мөнгө олдог те. Ер нь гэхдээ сав төөж мөнгө олдог хүмүүс зөндөө шүү. Манай энэгээр ч ер нь тэгэл баг орж ирэл хогийн сав бодлоо сав байна уу. Тэгэл тэргээр гэр орноо тижж байгаа хүмүүс зөндөө л байгаа хта. Өдөртөө одоо тэгэл 5,000 төгрөг барьж орж ирвэл тэгэл нэг 2,000 төгрөг 1,500 төгрөнд одоо мах авбал авах бах. Тэгээд нэг ширхэг лув, нэг хагас ил төмөс, нэг ширхэг сонгон 100 грамм дос гэл. Тэгэл зарим нь 500 грамм бодаач муу гурил ч юм уу те. Тэгэл далах тийм ер нь 5,000 төгрөнд нэг орой хоногийн олно л. Нэг 5 айлын хоногийн 5 үнэтэй айл нэг хоногийн олны мөнгө хүрх юм уу гүмэл гэхээр л тийм л хүмүүс орж ирж шүү дээ тий. Тэгэл ер нь л юу л дээ. Гэтэ энэ хүмүүс ер нь амьдрал бол хэцүү. Эндэл хэцүү. Орж гарч байгаа хүмүүс чинь тэгэл ид хоолн битгээл өмс хувцгүй гар хөлн үлдэхгүй явж байгаа хүмүүс зөндөө биш. Тэгэхдээ тэрэндээ ямар айлын хүмүүсийн гэхээр дандаа л арх уудаг тий. Архичдын хүмүүс тийм л ш тий. Арх уудаг амьдралын ер нь тийм одоо нэг жоо амьдрын чадваргүй тий доорой тийм л айлын хүмүүс л одоо тэгж явж штэ тий. Тим юм авж байгаа нь орж иж байгаа ихэнх л хүүхэд ш. Ер нь тэгэл эн чинь нэг хил гурил, хоёр хил гурил, нэг хил маха барьцсан тий. Орж ирэл энийг авчих, хямдхан авчих. Өстө мөнгөний хэрэгцээ гарсан. Үндэл энэ мөнгөний хэрэгцээ биш. Архил уух гэж тэрийг авч байгаа шүү дээ. Өөр яах юм. Одоо тэр эхнэр хүүхдтэй хоолундаа идүүлж уулгаж эхнэр хүүхд нь гэр орныхоо хоолундын бэлдээд ороод эхнэр наваад ороод ирэхэд эхнэр гарах хооронд нь зөрөөл тэрийг авч гараад дэлгүүрүүдээр хямдхан удалтаал өөртөө нэг нь шил арх босох гэсэн тий уух гэсэн. Тийм зорилготой хүмүүс л зөндөө ш. Орж гарч байгаа хүмүүсээс зөндөө. Чи шилжилтийн үед бүгд зовох ёстой гэж надад чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн үе юм байлгүй бүгд л зовж байна.
90-ад оны үед ямар дарга нь хэлсэн байгаа бүсээ чанга бүсэлцгээгээд шилжилтийн үеийг давнаа гэж хоолндоо зарцуулж байгаагаа хэмнэн шинэ хувцас хэрэглэе гэж бодох ч хэрэггүй. Солонгос Германаас ирсэн хуучин хувцас авч өмсөөд хамаг байдгаа хасаад л ажиллаа зүтгээд л яхад хаан ч хүрэхгүй байгаа амьдралыг нь яаж өөрчлөх вэ? Хизээ өөрчлөх вэ? Өөшн хараад удаг байгаа. Энэ зунаас намраас гарсан. Тэгэл комисс зараал байж ин да. Комиссын гутлнаас өвлөхөр бас олдос муутай болчихдөг юм байна. Тэгээ одоо шинэ гутал мөтөлтэй халиалт зараал байж байгаа. Өдөр шир хэдэн төгрөг нөө? Өдөр тэгэл одоо гутлынхаа л одоо гутал нь гайгүй сайн гутал олдоод байх юм бол гайгүй орлого гайгүй. Тэгэл гутлаас олж заримдаа судалтай бол тааруул байгаа тахын өдөрт 2-3 гутал зарах. Жишээ нь гайгүй бол тэгэл аваа ариун зарчно. Тэчгүүт. Улирал юу нэ солигдохоор орлого ихтэй байх уу? Одоо нэг өвлийн юу гэлээсэн. Одоо тэгээд хавар намар би гарсан болохоор гайгүй дэсэн ч барилгын ажилчдын юу гэдэг ажлын гутал гуцсаа авч ирсэн. Тэгээд хичээл сургууль явж болохоор одоо герман комисс авдаг болохоор чиг татахгүй болохоор дулаахан гээл хүмүүс аюулсан авдаг байхгүй юу. Тиймэрхүү л байгаа. Өдөрт ер нь та яг нууц шал хэдэн төгрөгийн орлоготой вэ? Амьдрал ер нь хүрч гэнэ үү? Тэгэл дунджаар чинь борлуулж нэг 70-80 мянган төгрөг хийгээл орно шүү дээ. Тэгээ гутлаас үнэтэй гутал заруул тэгээд нэг гутал чинь герман комисс чинь нэг гутал тэгээд 40-50 мянган төгрөгийн гутал гарна 20-30 гарна янз бүр шүү дээ. Тэ? Ямархуу амьдралтай хүмүүс ирж юм комиссын хувцас хуучин хувцас авах юм. За ер нь л одоо ажилчдад холцоо авдаг дөө барилгын ажилчид. Одоо тэгэл солонгос ажилчид манай Монгол амьдарч байгаа солонгос ажилчид авч ийн хаттууд авч ийн одоо тэгэл манай өөрсдийн хүмүүс бол тэгэл авдаг шүү дээ айгүйх. Гэхдээ ер нь амьдрал тийм юу хүмүүс гэж ер нь ялгуулж авдаггүй. Айгу одоо ингээл гахаа задраал айгу сайн гоё гутлахаар арил тэр чанартай юм өмсдөг. Одоо ганган шиг хүмүүс л авдаг шүү дээ. Бид нас тэгэл наран тоглын бас комиссийн чинь бас ойрог гутлуудыг аваа явчихна. Энд чинь ойрог гэж бас гутал гараад идэм байх л да. Бид нар ч бас сенснаас гарч болохоор сайн мэдхгүй. Тиймэрхүү л энэ да. Мэргэжлтэй бай. Амьдрал хэцүү байгаа. Би цаг урч. Цаг уран тэгж. Хизээнээс мэргэжлэр ажиллах байсан. Оо 10 гаруй жил болж байна. Нэг 8-9 жил ажиллаа тий. Тэгэл тиймэрхүү л энэ да. Ер нь сүүлийн 20 жил гээд 10 хэдэн жил 12 3 жил юу яалаа. Дандаа цахаар л ажиллаж байгаа. Магшил зараал сүүлд одоо сая гутал руу ороод тэгэл тиймэрхүү л байгаа. Гадаа айгу хөт юм шүү дээ. 18 орчим гарацлах. Тэг хүүтэн шүү дээ. Чи ингээ гадаа зогсоход тэр нь яах вэ? Юу бодогцгоо? Одоо яах вэ? 5 төгрөг олол инээ тэрэл гэж бодно гэхээс одоо яах вэ? Заримдаа хүүтэн чандар гарахгүй шүү дээ бид нар ч. Их хүүтэн бол гарч ирнэ гэж байхгүй. Тэгэл амрахтаа амраал эн чинь нөгөөх юу болохоор заавал цаанаас анга бид нар гар гэдэг албадаад байхгүй. Өөрсдөө төрөөс юугаад өгч бол тийм цаанаас шахалт байдгүй шүү дээ. Амарсан ч болно. Одоо сарынхан төрөөс өгчөөд бид нар амраа явсан ч болно. Өвлийн зөвлөлт зарим хүмүүс л одоо ихэнх нь амарсан байгаа шүү дээ. Энэ хар орногоор ер нь л хүнд амьдралтай хүмүүс тэгээд нэг аригчин голтуу янз бүрэл хүн танаар өөрчлөж байгаа бах тий. Ер нь та амьдралыг ер нь яаж харж байна? Одоо яригч маш гэж энгүүч бас ч хөрх тийм их сохтой болчихно яваад идэггүй шүү дээ. Гайгүй шүү дээ. Эдэх үед л байсан гэл инэтэр гэж ярьдээ. Одоохонд бол ерөөсөн тийм юм хүмүүс байдгүй шүү. Тасартай амьдралтай үенгөр бол явахгүй шүү дээ. Мэдгүй. Оо за их тийм хүмүүс нь ч одоо яадны гэхээс шүү. Ер нь тэгэхээр дунд амьдралтай ер нь тэгэл барилгын компани юу барилгын юу ажилуулдаг хүмүүс чинь ажилчдынхаа гутал хувцас гэж айгүй явдаг шүү дээ. Арай бүх юм ядаж нэг 2-3 сар өмсүүлчих чиг татахгүй юм гэсэн хүмүүс. Тэгэл намар ч нөгөө ногоо хураалтын үеэр ногооны юу хүмүүс явна. Тэ нөгөө тарийн талбай руу ороход талбайд нөгөө ногоо могоо хураах тийм шавхад өмсөх гутал гээл айгүйх явдаг юм бэл шүү дээ. Тиймэрхүү л энэ да. Метрогоор явдаг баймаар байна. Хурдны замаар салхи татуулан давхихыг хүсэхгүй хэн байх вэ? Гэхдээ тэр цаг нь ирэхээс өмнө сэтгүүлчийн цаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг түрээд өндөрлж байна. Бид амьдрал дээр байгаа бодит үннийг танд нэмэр хачиргүйгээр хүргэхийг зорилоо. Энэ гэхдээ бидний нийгэмд байдаг нэг асуудал. Би дараагийн сэдвээр ямар сэдвийг хөндөж болох талаар манай нэвтрүүлгийн маань телевизийн цахим хуудсанд хандаж үзэгч тааруулж болно. Ингээд нэвтрүүлгийн өндөрлөө. Эх 7 хоногт уулзлаа. Баяр таа.